Эмбүк төллөөлж байна. Гажуудсан мөнгө. Яагаад бидний санхүүгийн систем доголдож байгаа хийгээд бид үнийг хэрхэн сайжруулах вэ? Зохиогч Лин Алдан. Англи хэлнээс орчуулсан Үлзий бүрэнгийн үнэн бүрэн Ричард Л. Савьер Гамбатын тод. Номыг уншсан Баццгийн Пүрэв Давг. Удирдгал. 2022 оны 9-р сард Ливанд энгийн хүмүүс банк дэрэмдэж эхлэв. Ливанд цар тахлын дараа үүссэн санхүүгийн ямарлын улмаас банкнууд өөрийн хадгаламжинд нэвтрэх иргэдийн эрхийг урт хугацааны туршид хязгаарлаж иргэдийн дансанд байсан мөнгийг царцаав. Үүнээс болж хүмүүс өөрсдийн мөнгөнд гар хүрэх аргагүй болж өөр арга сөвөгчилж эхэлсэн нь банк дэрэмтгэл байв. Тэд ашиг онжоо хайсан дээрэмчдээс ялгаатай нь арга ядсандаа өөрийн дансандах мөнгийг авахын тулд дээрэм үйлдсэн ба тус дээрмүүдээс онцлох нэгэн хэрэг гарсан байдаг нь банкнд дотоод засалчаар ажилладаг нэгэн эмэгтэй эгчийнхээ хор тавдрын эмчилгээний зардлыг олохын тулд хуурамч буу ашиглан Ливаны нийслэл Бейрут дахь банк руу алдаж өөрийн дансдах мөнгөө дээрэмцсэн хэрэг гарсан юм. Нэгэнт банкны хязгаарлалтаас болж өөрийн данс руу хандах боломжгүй байдал нь бүр банкны ажилтан өөрөө дээрэм хийхэд хүргэж байснаас харахад Ливаны жирийн иргэдэд санхүүгийн асар хүнд бэрхшээл тулгарч байсны тод жишээ юм. Нэг талаас харахад энэ бүхэн нь тухайн цаг үеийн эгэл жирийн мэдээ мэт боловч дэлхийн түүхэнд тэмдэглэгдэхүйц жишээ болсон. Үүний нэг айдлаар сонсогч та бүхэнд илүү тодорхой болгох зорилгоор хамгийн сүүлийн үеийн зарим жишээнүүдийг доор өгүүлрүүн. 200 сая гаруй хүн амтай бүгд наримдах нэгэр улс жил бүрийн 13% инфляцийн ачаа үрдэг эдийн засагтай болоод 10 гаруй жил өнгөрч байна. 2021 онд төв банкны санаачилгаар Наира хэмээх дижитал валют гаргаж, цахим гүйлгийг дэмжиж, цаасан мөнгнөөс хамааралтай байдлыг багасгах зорилготойгоор үе шаттайгаар арга хэмжээ авч эхлэв. Наираг дотоод зах зээлдээ эрчимтэй эргэлдүүлсэн ч гэсэн улсын эдийн засагт томоохон нөлөө үзүүлж чадах үс $10, биткойны хажууд арай л чадамж муу байлаа. Нэгэр улсын засгийн газрын хамгийн санаач хилээж буй асуудал нь зах зээлээс цаасан мөнгийг шалгах оролдлогыг хийж эхлэх нь алстай олон нийтийн санаа сэтгэлийг түгшээж нийгэмд үмэн самун дэгдэж хэд туйлширсан сэтгэлгээ газар авахаас санаа зовж буй. Египт улс 2016 оны намар үндэсний мөнгөнд тэмдэгтүүлэх паундын ханшийг $10-тай харьцуулахад 2 дахин буруулснаас үүдэн 100 гаруй сая иргэдийнхээ хадгаламжинд дах мөнгөний үн цэнийг навсуунагав. Үүгээр зогсохгүй тус улс 2022, 2023 онуудад мөнгөн тэмдэгтийн ханшаа хэд удаа 2 дахин сулруулж худалдан авах чадвар нь шалаардсан юм. Миний олж мэдснээр Египтийн хар зах дээр $10 худалдан авч энэхүү ханшийн уналтыг даван туулахар хичээж буй хүмүүсийг мэддэг болсон. Үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш нэгэнт унаад эхэлсэн тохиолдолд иргэдийн худалдан авах чадварыг алдагдуулахгүй тулд улсын хэмжээнд бүх ажилчдын цалин өндөрөөр тогтоож өгдөг болов. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай 20 улсыг G20 гэж нэрлэдэг ба энэ нүсэр бүлгийн гишүүн болох бүгд найрамдах Турк, Аргентин зэрэг улсууд нийлээд 130 сая гаруй хүн амтай агаад сүүлийн жилүүдэд инфляцтайгаа эрчимтэй тэмцэж байна. 2022 онд Туркийн инфляц 85%, Аргентин 2023 онд 100 хол давсан инфляцтай гарсан. 1990 онд Бразил хүн амын тоогоороо дэлхийд 5 дугаарт бичигддэг байсан ба гиперинфляцтай хүнд эдийн засгийн нөхцөл байдалтай байсан. Гиперинфляц гэх нэрийг сонсоод хүмүүсийн толгойд хамгийн түрүүнд буудаг төсөөлөл бол 1920-ад оны Вермахтын Германы нөхцөл байдлыг төсөөлдөг бөгөөд тухайн үед нэг ширхэг дугуй талах 200 тэрбум марк хүрч байсан ч 20 дугаар зууны сүүлийн хагаст маш олон улс энэ хүнд цаг үеийг мөн адил даван туулж ирсэн юм. 1980 оноос хойш Бразил, Польш, Казахстан, Перу, Беларусь, Болгар, Украин, Ливан болон бусад хэд хэдэн орнууд гиперинфляцийг даван туулах шаардлагатай болж байсан бол Израиль, Мексик, Вьетнам, Эквадор, Коста-Рика, Турк зэрэг орнуудын инфляц 3 оронтой тоонд хүрч байснаас харахад мөн л адил бэрхшээл туулж байсан нь харагддаг. 2016-аас 2021 оны хооронд Европын зарим улсууд болон Япон зэрэг Чинэлэг орнууд засгийн газрын үнэт цаас буюу бондын өгөөж тэг заримдаа бүр хөрөнгө оруулагчид бонд хадгалахын тулд төлбөр төлж байсан нь хасах алдагдaltaй ажилласан үе болж байлаа. Хамгийн алдагдaltaй үедээ 18 их $80 алдагдал хүртэж байсан нь тухайн үеийн санхүүгийн тогтолцоо бүхэлдээ тогтворгүйдч буй дохио болж байв.
Мөн олон улсад инфляц тасралтгүй өсөж байсан нь бонд эзэмшиж буй иргэдийн худалдаа авах чадварыг бүхэлд нь дороотуулж эхлэв. 2010 онд Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сангийн гишүүдийн зүгээс инфляц зорилттой төвшөндөө хүрэхгүй байгаа тул инфляцийг өсгөх зорилго агуулж үүний тулд төсвийн урамшууллыг удаадараа өгч инфляцийг мэдэгдэхүйц өсгөж ирсэн. 2021 оны ихэр болсон Конгрессийн сонсголын үеэр Америк нэгдсэн улсын инфляцийн төвшин 1.7% байсан бол удаадараа авсан мөнгөний зөөлөн бодлого мөнгөний нийлүүлэлтийг 25%-аар нэмсэн нь 1940 оноос хойш үзэгдэж харагдаагүй хамгийн өндөр инфляцийн төвшөнд хүрэв. Үүний дараагаар Төв банк инфляцтай тэмцэх зорилгоор бодлогын хүүгээ огцом нэмэгдүүлж мөнгөний нийлүүлэлтийг эрс бууруулав. Энэ гэнтийн үйлдэл нь засгийн газрын бонд болон эрсдэл багтаа бусад хөрөнгийг эзэмшиж буй банкнуудад $1.8 бодит бус алдан гүйрүүлсэн. Энэ нь Америкийн түүхэнд хамгийн том банкыг дампууралд хүргэсэн юм. Сар тахлын үед зээлийн хүү огцом өссөний улмаас 2023 он гэхэд улс даяар банкны өрөнгийн үнэлгээ ихээхэн буурсан ба түүхэнд анх удаага холбооны нөөцийн сан хүртэл өөрийн орлогоос давсан зардал гаргаж өр төлбөртөө өндөр хүүтүүлж үйл ажиллагаа нь алдагдалд орж байв. Холбооны нөөцийн сангийн цөөн тооны хүмүүсийн гаргасан оновчгүй шийдвэрүүдээс үүдэн 330 сая Америкчүүдийн санхүүгийн чадамжинд шууд нөлөөлсөн байдаг. Өнөөдөр дэлхий дээр 160 өөр валют байдаг бөгөөд тэдгээрийн ихэнх нь өөрийн эх орондоо монопол байдаг бөгөөд дотооддоо албан ёсны мөнгөнд тэмдэгдэх юм. Тус валютууд нь гадаад улсуудад хүлээн зөвшөөрөгдөөгүй тул дэлхийн санхүүгийн системд тэдгээрийг бартерын системээр эргэлдүүлдэг. Харин нөгөө талаар бидний сайн мэдэх $1, евро зэрэг хэд хэдэн гол валют нь бусад улсын нөөц валют болдог бөгөөд төв банкнуудад их хэмжээгээр хадгалагддаг нь тэднийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн болохыг харуулдаг ба эдгээрийг нэгдүгээр зэргийн валют гэж нэрлэе. Хэдий олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ч гэсэн эдгээр мөнгөн тэмдэгтүүд цаг хугацааны явцад ханшийн уналт, инфляц, хүү зэрэг асуудлуудтай адилхан тулгардаг. Гэхдээ бусад валютуудыг бодвол харьцангуй хүчтэй ба ханшийн огцом уналт, гиперинфляцид өртөөд байдгүй нь тэдний баталгаа болдог юм. Хоёрдугаар зэргийн валют нь өөрийн улсын мөнгөн тэмдэгтийн ханшийн уналтаа сэргийлдэг олон улсын хэмжээнд чөлөөтэй төлбөр тооцоо их боломжтой $1 гэх мэт дэлхийн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн валютыг хэлэх ба иргэд эдгээрээр өөрсдийн хадгаламжаа бүрдүүлдэг. Энэ бүх хүчин зүйлсээр үндэслээд дараах асуулт төрж байна. Яаж яваад бид ийм байдалд хүрсэн бэ? Яагаад бидний мөнгө гэх зүйл үүнээс дээрдэхгүй байна вэ? Дэлхийн санхүүгийн систем өдийгөөс төдий хүртэл төвхийн туршид хөгжиж буй жижиг улсуудын хувьд хэмхэрхий бөгөөд сүүлийн хэдэн 10-ны туршид үргэлж эдийн засгийн тэнцвэргүй байдал донд байсаар ирсэн. Санхүүгийн салбарын үндсэн технологи хуучирсан тул одоо энэ тогтолцоо батбөх байхаа болсон. 2008 оны дэлхийн санхүү эдийн засгийн хямралаас хойш Америк нэгдсэн улс, Европ зэрэг дэлхийн газар бүрд популизм газар авсан нь үүнтэй холбоотой гэж би бодож байна. Улс төрийн хүрээний баруунтан зүүнтнүүд ямар нэгэн зүйл буруу алдаатай гэдгийг мэддэгч яг хэлж чадахгүйгээр барахгүй зөвхөн асуудлыг тодорхойлох гэж л чармаадаг. Дараагийн нэг томоохон дурдахгүй байж болохгүй зүйл нь өнөөдөр хүртэл бидний цогцлоож ирсэн санхүүгийн тогтолцоо бүхэлдээ сааталд орж хэмхэрч буй явдал юм. Эдийн засгийн тэнцвэргүй байдал, геополитикийн өөрчлөлт, техник, технологийн дэвшлийн улмаас дэлхийн санхүү эдийн засгийн тогтолцоо аажмаар задарч буйг сүүлийн хэдэн 10 жилийн турш бид харж байна. Яг ийм нөхцөл байдал бий болоход өмнө нь баримталж байсан хуучин дэг журмыг хэсэгчлэн эсвэл бүхэлд нь шин гэх нэрээр сэргээдэг бөгөөд ийм жишээг энэ номонд дурдсан болно. Судалгааны явцад бидний санхүү эдийн засгийн тогтолцоо 1970 оноос хойш дэг журмаар зохицуулагдаж, хувьсаж ирснийг харуулсан юм. Энэ ном бол мөнгийг технологийн хөгжлөөнүүдээр дүрслэн өгүүлж буй бүтээл болно. Өмнөх үеийн мөнгөний хувьсгал бидний санхүүгийн салбарт ашиглагдаж буй өнөөгийн технологи институтс яагаад бүтлгүүтэж доголдож буй талаар мөн бидний өмнө яг одоо тулгараад буй мөнгөний асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох боломжуудын заримыг багтаасан болно. Энэхүү бүтээл нь энгийн нэр томьёогоор бичигдсэн бөгөөд мод үйлчлэгдсэн загвартай тул эрхэм сонсогчид өөрсдийн сонирхсан хэсгээс хэрэгцээтэй мэдлэг мэдээлэлээ төвөггүй хүлээн авна. Тус ном маань дараах агуулгын хүрээнд сонсогч танд мэдлэг ойлголт өгөх ба үүнд 1-р хэсэгт ном маань анхны мөнгөний үүсэл хөгжлийн талаар өгүүлэх бөгөөд бүртгэлжүүлэлт болон бараа таваарыг мөнгөний хэлбэрээр ашиглахыг судлахаас эхэлнэ. Мөн цаашлаад мөнгө яагаад бий болсон, яагаад зарим төрлийн мөнгө бусдаас илүү үн цэнийг өөртөө агуулж буй талаар ойлголт өгнө.
Тус ойлголтыг олж авснаар мөнгөний эдэлгээ, бодрохой байдал, шилжүүлэг зэрэг эдгээр шинж чанаруудын талаар ойлголт авахд туслах ба мөнгөний шинж чанарууд яагаад өөр цаг хугацаанд, өөр соёл, эдийн засгийн тогтолцоонд дахин тохиолдсоор байгааг тайлбарлаж өгнө. Эл хэсэгт хувь хүний нийгэмд эзэлж буй байр суурь, түүний санхүүгийн чадамжид нөлөөлдөг хийгээд зээлийн тойрог ба түүхийдийн хоорондох мөнгөний хамаарлыг наривчлан судалж, хоорондоо зөрчилдөж буй эдийн засгийн онол, эсвэл сэтгэлгээний дэг сургуулийн хоорондох зөрүүг арилгах зорилготой болно. Хоёрдугаар хэсэгт дэлхийн санхүүгийн системд буй болсон анхны банкны хэлбэрүүд болох протобанкнаас эхлээд төрөлжсөн үйлчилгээтэй арилжааны банкнуудыг бий болгох хүртэл салбарын хөвсгөлд илүүтэй анхаарлаа хандуулсан. Орчин цагийн технологийн өсрөнгөө хөгжил нэн ялангуяа мөнгөний гүйлгээний хурд, түүний мөн чанарыг хэрхэн өөрчилж буйг судална. Технологийн энэхүү нөлөөлөл гүйлгээний хурд бит мөнгийг бодвол удаан ярвигтэй процессоос салсан. Үүний үр дүнд хэд хэдэн давуу талуудыг авч ирсэн ч дагаад сул талуудыг дагуулсан. Мөн олон улсын төлбөр тооцооны гүйлгээний хурд болон банк хоорондын шилжүүлгийн хугацааны үед арилжааны банкнууд болон төв банк мөнгөнд тавих хяналтанд хэр чухал нөлөө үзүүлсэн болохыг тайлбарлана. 3-р хэсэгт 20-р зууны их үеэс үүсэн хөгжиж ирсэн дэлхийн санхүүгийн системийн талаар дэлгэрэнгүй өгүүлнэ. Дэлхийн 1-р дайны эргэн тойронд тулгарч байсан албаны стандартаас эхэлж 20-с 21-р зууны үндсэн мөнгө санхүүгийн систем болох Бреттон Вудсийн систем болон дараагийн евро-доллар, петро-доллар системүүдийн талаар дэлгэрэнгүй судална. Мөн энэ хэсэгт эдгээр системүүдийн цаад геополитикийн сэтэл, тухайн цаг үеийн нөхцөл байдал, дэлхийн дэг журмын талаар авч үзнэ. 4-р хэсэгт орчин цагийн санхүүгийн тогтолцооны тухай, ялангуяа мөнгө хэрхэн бий болдог хийгээд цаг хугацааны явцад үүсдэг өрийн тогтворгүй байдлын талаар, мөнгөн тэмдэгтийн үнцийн буурснаар үүсэх үр дагавар, хадгаламж эзэмшигчдэд үзүүлэх нөлөө, мөнгөн бус хөрөнгө оруулалт зэрэгт дүн шинжилгээ хийн. Мөн өнөөгийн эдийн засгийн тогтолцоо нь засгийн газруудад ил тод бус, тэгш бус нөлөө үзүүлдэг талаар болон дайн тусламжийг санхүүжүүлэх гэх мэт шууд татвараас зайлсхийх мөнгөний бодлогыг хэрхэн ашигладаг талаар судална. 5-р хэсэгт 21-р зууны биткойн, стейблкойн, ухаалаг гэрээ, төв банкны цахим валют зэргийг авч үзнэ. Энэ хэсэг нь өнгөрсөн үеийн талаар гэхээс илүү бидний өмнө тулгарч буй ирээдүйн талаар илүүтэй авч үзэх тул энэ номны хамгийн сонирхол татгууц хэсэг болно. Мөн бидний ашиглаж буй зарим технологиудыг тайлбарлаж, түүний бидэнд олгож буй зарим боломжууд болон эрсдлүүдийн талаар тусгаалan авч үзнэ. 6-р хэсэгт арилжааны гол хоёр бүрэлдэхүүн хэсгүүд болох мөнгө болон ёс зүйн талаар авч үзнэ. Үүнд криптографикийн ач холбогдол болон нээлттэй хаалттай санхүүгийн сүлжээ, финтек, хүний эрхийн огтлолцлыг авч үзнэ.